Монгол нутгийн маань хамгийн хойд үжүүрийн сахид сууж байгаа өндөр цас дуулын ингэр түрээд байна. Яана яг ийм гоё бай. Та нарт харуулъя. Бид нь Улаанбаатараас 2 өдөр явж иж хурц ирлээ шүү. Сүн яваг өдөр нь явсаа. Хэрвээ хэн нэг хүний амьдралд жолон жуудуур таардагдвал хөдөө гараарай хүмүүсээ. Өнөөхөө нагуу их гоё байгалийн өмнө талд бид нэр өөрийгөө туулж байгаа жовлон батхад өнөөхөө маш уучрах юм аа. Яг үнний хэлбэл амьдрал бол сонголт юм. Арчимгой жаргал, арчимгой жовлон гэж байдгүй. Монгол нутгийн хамгийн хойд хязгаард байгаа Босоо Монгол гэсэн. Хязгаар нутагт тэмэр байна. Энэ Монгол улсын хамгийн хойд хязгаард байж байгаа 3 сумын орох үүд энийг бол өлий халжин даваа гэдэг. Ингээ энэ дэр бол 13 оваатай. Энэ 13 ороо 12 нь бол 12 жилийн оваа. Өөр өөрийн жилийн оваан дээр ингээ өргөчөн барьж болдго юм аа. Ингээ ард талд нь бол одоо Босоо Монгол үсгээр бичгээ шүү дээ. Монгол улсад өв соёл, ховран амтд алах шишгтийн үүд шишгтдэг нь бол голын нэр. Тэгээ төгс байгаад дархан цагаан адуу аршаан болог жургаан агшууг маань бөөм мөргөд түүхэн тусгаад. Энэ дэр бөөм мөргөд гэдэг нь бол энэ 13 овоо бас бөөм мөргөд яваа гэж нэрийддэг. Ингээд бид нар одоо би очиод ингээ өөрийнхөө яг жилийнхээ овоонд ингээд өргөж өрчөө. Монгол нутгийн хамгийн хойд хязгаар явж байгаа бол жөө арч яваад явж шээ. Та нар ч гэсэн эрүүл умдаа жөө арч яваарай. Миний өөрийн жилийн овоо. Ингээд морин жил болж байгаа юм. Морин жилийн овоонд адилхан өргөж хийлээд морин жилдээ тав их тийм ажил байсан. Амьдрал өөдөө мартгаа. Би ирвэл ухаан сар бол байтугай. Арт тал харагч байгаа нь 3 уулын орой байна шүү дээ. Яг энэ шигмдэр байж байгаа нь 3 уулын орой. Улаан уул сумд байрж байгаа гун гол гэдэг. Энэ гол өвлийн гол чинь хүлддэггүй гайхалтай гол. Одоо тэгээс цааш 10 градус байж та одоо их. Тэгтээ ийм томголон өртөө ийм хүлддэггүй. Оо халуу. Ботлсоос. Шихэрлэг. Энэ харбаа өнөхөө амьдралыг гой сайхнаар мэдэрт илдэг хүмүүсд бүх гой сайхнаа харуулдаг юм байна. Тийм учраас амьдралыг чөөр мэдрээрэй хүмүүсээ. Жавнэрийн хоног гажир улаан уул сумд ирж ирлээ. За дарахж чагаад манай үжимтэн чагаад утыг хэлсэн маань үгүй. Маргаашийн очиг гачир нэн гоё шүү. Өнөөдрийн бидлэгийн төрийн маргааш тав хүн яасан ч миний битлэгийг жаргаад өгчээрэй.